Сайн байцгаана уу өдөрч та бүхэнд орой мэндийг айлтган хүргэж байна. ДБС-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Түүнбэсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэх гэж байна. Хөтөлбөр та бүхэн шинэхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Онцлог мэдээлэлээр хөтөлбөрөө эхлүүлэх гэж байгаадаа таатай байна. Тодорхойлбол Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Монгол Улсын эрчим хүчний систем түгээх сүлжээнд анхдагч болж уламжлалт дэд станцаас дижитал дэд станц ухаалаг сүлжээг нэвтрүүлж 35.6 кВт-ийн чулуун карьер дижитал дэд станцыг ашиглалтанд орууллаа. Монгол Улсад эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, дэвшил технологи, инновацийн шийдлүүдийг салбартаа нэвтрүүлэгч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани түүхтэй 60 жилийн ойгоо өгтөж Монгол Улстай анх удаа 35.6 кВт-ийн чулуун карьер дижитал дэд станцыг ашиглалтанд орууллаа. Энэхүү дижитал станцыг нэвтрүүлснээр орон зай цаг хугацаанаас үл хамааран таслалт, сэлгэн залгалт, шуурхай ажиллагааг алсаас удирдах боломжтой болж байна. Ингэснээр хүний буруутай үйл ажиллагаанаас гарах эрсдлийг бүрэн арилгаж, гэмтлийг түргэн шуурхай тодорхойлох боломжтой зэрэг олон давуу талуудтай. Түүнчлэн тостой тоноглыг шинжилснээр хүлэмжийн ялгаруулалтыг багасгаж, найдвартай ажиллагаа бүрэн дээшилсэн мөнгө 100% диспетчерийн мэдээлэлд шилжүүлснээр онцлогтой гэлээ. Өнөөдөр түүхэн ойн баярын өдрөөрөө шинэ дэд станцын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан тууцаачлалаа. 35.6 кВт-ийн чулуун дижитал дэд станц маань ABB брендийн SSC 600 бүхий удирдлагын самбар Rex 610 иргэлийн хамгаалалт, газар дуулахын утга, ачаал таслагч мотортой, хянах камертай, иргэлийн хамгаалтын цог шийдэлтэй хамгийн сүүлийн дэвшилттэй технологи юм аа. За та бүхэндээ баярлалаа. 1965 оны 4 сарын 1-ний энэ өдөр сайд нарын зөвлөлийн дугаар тогтоолоор Дархан Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газар байгуулах шийдвэр гарч өдгөө нэгэн жарны түүхийг бүтээлцжээ. Энэхүү түүхэн өдөр Монгол Улсын эрчим хүчний системд тэр дундаа түгээх сүлжээний анхдагч нь болж уламжлалт дэд станцаас дижитал дэд станц ухаалаг сүлжээг нэвтрүүлэн орчин үеийн дэвшилт шийдлүүдийг 60 жилийн ан босгон дээр ашиглалтанд оруулж чадлаа. Энэхүү шинэ станцын хүчин чадал ерөнхий мэдээллийг иргэдэд ойлгомжтой энгийнээр тайлбарлавал бид гар утас ашиглаад сурцсан. Одоо бүх хүүхдүүд тэгээд одоо нас тунгууд хүртэл гар утас ашиглаад сурцсан. Тэгэхээр манай энэ дэд станц нь яг л одоо гар утасны зарчмаар ажилладаг. Бүх мэдээлэл мессежээр одоо ингээд өгч байгаа тийм ээ. Мэдээлэл одоо авдаг, мессежээр өгдөг, мессежээр команд авдаг, таслуул одоо төв диспетчер дээрээс тэр компанийхаа төв дээрээс тасалчдаг, залгуул залгачдаг. За өөрөө иргэлийн хамгаалт нь бол одоо ажиллах юм бол тэндээ ингээ мэдээлдэг. Энд чи шуурхай ажиллагааных нь хуучин одоо энэ станц дээр ирээд нөгөө одоо таслууруудаа даалгаа таслаад ингээд үйлчлэгээ хийгээ явдаг гэсэн бол одоо бол тийм шаардлага байхгүй болсон. Тэгээд энэ шууд автоматтаар одоо төв диспетчер дээрээс удирдах байгаа ийм одоо дижитал гэж яриад байгаа дэд станцыг Монгол улсад анх удаа манайх ингээд 60 жилийн хойгоор ашиглалтанд оруулж байна. За энэ маань ямар учиртай юм гэхээр Европ стандартын ABB компани хамгийн сүүлийн одоо жилүүдэд хийсэн. Жишээлбэл одоо энэ ирэлэн хамгаалтын удирдлага, хяналтын дүн шинжилгээ хийдэг энэ систем нь болох дээр нэг 2 жил болоогүй. За SCADA систем руу MicroSCADA гэдэг ABB-ийн MicroSCADA 600 тэгээ одоо хамгийн сүүлийн үеийн верс өнгөрсөн жил зөвхөн одоо нээлттэй хийсэн сүүд нэг намар 9 сард байнуудаа нээлттэй хийсэн. Ийм одоо шинэ системийг Монгол улсад анх удаа ингээд 60 жилийн хойг тохиолдуулаад ашиглалтанд оруулж байна. За энэ станц бол Дархан хотын 5 дугаар хороолол, 5 дугаар баг. За Малчин баг гэдэг энэ чиг одоо үйлдвэрүүд байж одоо энэ чулуун карьер, илсэн карьер тэгээд ийшээ энэ гангийн үйлдвэр байж энэ үйлдвэрүүдийг эндээс цахилгаанаар тэжээдэг ийм станц байгаа. Хүчин чадлын тухайд юу вэ? Хүчин чадлын хувьд бол 4000 хүчин чадалтай. Тэгээд түгээх сүлжээний ер нь нэлээд том одоо хүчин чадалтай юм дэд станц болж байна. За бидний одоо ер нь зорж байгаа эрчим хүчний салбараа шинжилгээ гэдэг ингээд нийгэм даяараа ер нь ойлгож байгаа. Өөрчлөлтийн энэ ажилд маань одоо мөс зүсгч гэхүү Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани бол одоо хамгийн одоо амжилттай явж байгаа. За тэрч хэрээрээ одоо энэ ажил төрөл нь бас одоо их өндөр амжилттай бидний бас бахархан дуурай одоо үлгэр жишээ болгооч ийм компани байгаа. Тэгээд энэ сайхан үйл явдалд оролцож байгаад маш их баяртай байна.
Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани Дархан улс сэлэнг төв аймагуудын хэмжээнд 26 сумын 74 мянган км квадрат нутаг дэвсгэрт орших 60 мянга гаруй хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх хангах үйл ажиллагааг үзүүлдэг. Харин энэхүү чулуун карьер дэд станцаас нийтдээ 1689 ахуйн хэрэглэгч, 246 аж ахуй нэгж, нийтдээ 1935 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Хөлбөрийн дараагийн мэдээ онцгой байдлын газраас нэгэн сэрэмжлүүлэг мэдээллийг бидэнд өглөө. Хашаанда шар ус шатааснаас мөн хогийн сувагт гал гарах зэрэг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн галт төмрийн дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн 7 хоногт хэдний 5 удаагийн галт төмрийн дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын газрын аврагчид ажиллаж галыг унтраагаад байна. Нийт дарханчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Онцгой байдлын газраас цаг үеийн холбогдлолтой мэдээллийг хүргэж байна. За өнгөрсөн 7 хоногт Дархан аймгийн хэмжээнд нийт галт төмрийн 5 удаагийн дуудлагаар гарч ажилласан. За уг галт төмрийн шалтгаан нөхцөлийг аваад үзэх юм бол хогийн сувагт гарсан галт төмрийн дуудлага бол ихэнх хувийн эзлээд байна. За энэ маань бол цаашлаад шар ус шатах, айл өрх аж ахуй нэгж байгууллагын эд хөрөнгөд ихэнх хэмжээний хохирол учруулах, ойн болон хээрийн төмөр гарах эрсдэлтэй. Иймд иргэд та бүхэн салхишуурахтай энэ үед хашаан доторх шар усаа бол шатаахгүй байх зориултын газар нь аваач асгахыг бол зөвлөж байна. За иргэн та бүхэн галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол зөрчлийн тухай хуулийн 5.14-ийн нэгт зааснаар иргэнийг 100 мянга аж ахуй нэгж байгууллагыг 1 сая төгрөгөөр торгох хуулийн зүйл залтыг сануулж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Одоо та бүхэндээ Сэлэнг аймгийн баруун бүрэн болон Сант Сумаас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэх гэж байна. Улсын их хурлын гишүүн Гонгорын дамд нэмийн Сэлэнг аймагт ажилласан томилолт баруун бүрэн суманд үргэлжилсэн. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол ирээдүйд хийх хамгийн үн цэнтэй хөрөнгө оруулалт гэж тодтогддог. Тэгвэл Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын багш нарт 20 ширхэг зөөрийн компьютер хүлээлгэ өгч тэдний санал хүсэлтүүдийг хүлээн авлаа. Багш нарын зүгээс тус сургуулийн суралцагчдын дац хэтэрсэн, ачаалал хэтэрсэн асуудлыг анхаарч өгөхийг уламжилж байлаа. Мөн соёлын салбарт буюу баруун бүрэн сумын соёлын төвд шаардлагатай байсан хөдөлгөөнд лед гэрэл 2 ширхгийг хүлээлгэ өгöd байна. Өөрийнхөө одоо ингээд сонгогдож ажиллаж байгаа тойргийнхоо бас боловсролын салбарыг их анхаарч ажиллаж байгаа. Тэр дундаа одоо бас өмнө одоо Дархан аймагт сонгогдож ажиллаж байхдаа бидний бас хэрэгжүүлж ирсэн гол ажил бол энэ боловсролын салбарыг нэг өөдөн татчих. Улс орны хөгжлийн суурь бол боловсролын салбар. За энэ салбараа бид бас өөдөн татаж тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчнийхээ бас хэрэглэх одоо энэ компьютеруудыг шинчилж бид энэ шинэ эрэнд одоо дижитал энэ эрэнд одоо бас шинэ сайн боловсон хүчнүүдийг бэлтгэхийн суурийг тавих ёстой юм аа гэдэг энэ зарчмыг тавьж одоо бид бас Дархан аймгийнхаа нийт одоо багш нарыг бол бүтэн компьютержуулаад ингээд дууссан. За одоо энэ ажлаа бол Сэлэнг аймгийнхаа багш нараар одоо эхлүүлээд ингээд явж байгаа. За өнөөдөр би бас баруун бүрэн сумынхаа одоо багшлах боловсон хүчнтэй одоо ирж уулзаж та бүгдтэй өмнө одоо амлаж ирсэн ёсоор энэ зөөврийн одоо хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютеруудаар одоо бэлэг барьж байгаадаа сэтгэл хангалуун байна. За мөн бас одоо сумын соёлын төвийн хамт олондоо бас одоо бидэнд хүсэлт тавьж ирсэн тоног төхөөрөмжүүдийг шийдэж чадж байгаад бас баяртай байна. Тэгээд одоо төвийн бүсээс сонгогдож гарсан ялангуяа одоо манай сангийн сайд болдын Жавхлан за мөн ундрам гишүүдтэйгээ хамтраад мөн бусад гишүүдтэйгээ нийлээд бас энэ асуудлуудыг шийдэж байгаа. Тэгээд одоо та бүхэн маань ард иргэдийнхээ боловсрол соёлын үйлчилгээнд бас өндөр ахиц гаргаараа та бүгдийнхээ хэрэгцээтэй одоо шаардлагатай байгаа асуудлуудыг сонсож үргэлж хамтдаа хичээж чармааж ажиллахаа дахин илэрхийлье. Амжилт хүсье та бүхэн. Цаашлаад одоо бид нар энэ одоо техник хэрэгслээрээ бага насны хүүхдийг хөгжүүлэх те одоо бүх юм цахим одоо сургалтууд хэрэгжээд явж байгаатай холбоотой жоохон техник хэрэгслийн дутагдaltaй байсан. Тэгээ энэ дээр маань тусалцаад энэ төлөвөө үзүүлж ингэж ажиллаж байгаад маш их талархалтай байна. Тэгээд одоо манайх ч одоо мэргэжлийн багш нарын бүлэг гээд ажиллаад эхэлж байгаа. Тэгээд түүгээрээ дамжуулан одоо 2-5 насны хүүхдийн одоо сургалт үйл ажиллагаанд амжилт гаргаж одоо хүүхдүүдийнхээ ирээдүйн хүүхдүүдийн бол одоо суурь төлөвшлийг өгч ажиллах болсонд одоо маш их баяртай байна. За энэхүү бидний үйл ажиллагааг дэмжиж бас бид нар тийм тоног төхөөрөмжийн тусалцаа дэмжлэг үзүүлж байгаа бас улсын хурлын гишүүн бас баярлж байна. Энэхүү төхөөрөмж маань биднэрт бол өдөр тутмын үйл ажиллагаанд бол хэрэг болдог.
бүжиг явуулна, дуу хөгжим явуулна, тайзан дээр үйл ажиллагаанд хэрэг болгох хөрөмжөд тусалцаа үзүүлж байгаа нь бол баяртай байна. Манай соёлын төв бол одоогор бол үндсэн үйл ажиллагаар нь бол тогтмол явагдаж байгаа. Энэхүү үйл ажиллагааг маань бас дэмжиж өөрийнхөө үндсэн үүрэг болон сонгогдсон нутаг орноороо бас явж байгаад нь бол маш их баяртай байна. Томилолд Санд суманд үргэлжиллээ. Сэлэнгэ аймгийн Санд сумын сургуулийн багш нартай болон соёлын төвийн төлөөлөлтөд уулзаж 20 ширхэг зөөрийн компьютер хөдөлгөөнд лед гэрэл, 2 дууны пульт, монитор яригч, зайны микрофоныг хүлээл өгсөн юм а. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн юм. Манай соёлын төвд хамгийн сүүлийн үеийн дууны пульт, гэрлийн тоног төхөөрөмж, замун, зайны микрофон гэдэг 5 төрлийн гардууч гэсэн зүйл их баярлаа. Сэтгэл хангалуун байна. Цаашаа Санд сумын сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг орчин үеийн стандартад нийцсэн ширээ саналаар тохижуулах, хөдөлмөрийн кабинетэд суурин оёлын машиныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгөхийг уламжлалаа. Дараагийн мэдээ. Мал аж ахуйн салбарт сэргэлт авчран малчууд анхан шатанда үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ хоршоо хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Манай сурчлах баг Баянгор аймгийн Галууц сумын шинэ ирээдүйн хөтөч хоршооноос дараах мэдээллийг бэлтгэрлээ. Монгол улсад шинэ хоршоо хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш хагас жил гаруй хугацаанд Баянгор аймгийн 20 суманд 279 хоршоо шинээр байгуулагдаж 256 хоршооны 1277 малчин өрх зээл нь хамрагдаад байна. Малчууд нийтдээ 36.5 тэрбум төгрөгийн зээл авч хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийгээд байна. Энд хамрагдсанаар бол яг биднэрт давуу тал нь юу бид одоо банкны өндөр хүүтэй мөнгөөр олон жил үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс бол маш өндөр боломж олцсон. Ер нь бол хоршоонд нэгдснээр хүмүүс сэтгэл ханамж өндөр байгаа. Тэгээ ер нь бол хэрэгтэй юм байна. Бид бол дан дангаараа ууш хамтарч одоо хөрөнгө санхүүгийн нэгтгэжээж одоо яаж ч л хадлан дижээлээ бэлдэх юм байна. Тэ? Үлжээ хаварж байгаа тордох юм байна гэдэг дээр бол хүмүүс бас хамтарч нэгдэж байгаа. Шинэ ирээдүйн хөтөч хоршоо нь 2012 онд 52 гишүүнтэйгээр байгуулагдаж хөдөө аж ахуйн гаралтай мал мах, сүү цагаан эдэг зах зээлд нийлүүлж ирсэн байдаг. Тус хоршоо өмнө нь банкны өндөр хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн ариун төвхтэй. Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгийн дарамт нь үйл ажиллагаагаа тэлэх, орлогоо нэмэгдүүлэхэд томоохон саад болж байсныг хэлж байна. Тэгвэл шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд олгогдож байгаа зээл нь эдийн засгийн дарамт бус, харин үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх том боломж боллоо гэж тэд үзэж байна. Боломж тус хоршоо 24 үнэний фермийг шинээр байгуулад байна. Манайх бол яг сумын төв дээр үйл ажиллагаа явуулах учраас ганцхан одоо мал гэхээр бол үнэгээр дагсан. За хоршооны 2 айл бол нэг нь 10 сая, нэг нь 15 сая төгрөгөөр одоо ямаагаар бөмбөрийн улаан ямаа. За тэгээд ноолуур сайтай ухна гээд бас хуц гээд иймэрхүү төрлийн малууд авсан байгаа. Малчид бол ерөнхийдөө сэтгэл ханамж өндөр байгаа. Цаашдаа бол бас ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор нэгдэж хамтарч үйлдвэр үйлчилгээ жижиг дунд одоо тийм юм руу чиглэх нь л доо бас давуу талтай юм уу гэж бодож байгаа. Өмнө хоршооны манай хоршооны болоод бүх малчт маань өндөр хүүтэй зээлээр жилийн 1.4-өөс 8% сарын хүүтэй зээлтэй байсан бол одоо энэ 0.5% хүүтэй зээл өргөж өгөх нь дамжихгүй. Түүнчлэн хоршооны болон нутгийн малчдын мал мах түүхий эдийг өндөр үнээр худалдан авч нэг дор хадгалахын тулд хоршооны өмчөд нэг га газрыг авч хашаалан 200 м2 талбай бүхий хөргүүртэй махны зойртой олжээ. Авсан зээлийг бодит ажил хэрэг болгон сум орон нутагтай ажлын байр бий болгож байгаа нь бусад хоршоологчдод сайн туршлага болгон харагдаж байна. Мэдээлэл хөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Үзэгч та бүхэндээ бид мэдээллийг Тархан хотын Аман моолын Б1 давхар Б-6 буюу орон нутгийн шилдэг үйлдвэрлэгчдийн нэг хан хөхөө буудан тавилгын нэрийн дэлгүүр дээрээс мэдээлэл үзүүлэх гэж байна. Үзэгч таны харж байгаа хан хөхөө буудангийн бүх үйлдвэрлэдэг буудан тавилга бусад хэрэглэгтүүнүүдийг та бүхэн хувь лизингээр авах боломжтой гэдгийг дахин дуулгаж онцлох гэсэн юм а. Хувь лизингийн тухайд танаас заавал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхыг шаардахгүй, 2 дугаарт ямар нэгэн орлого нотолохгүй, 3 дугаарт ямар нэгэн барьцаа шаардахгүй, за 4 дугаарт гэх юм бол зөвхөн Тархан аймгийн иргэн буюу таны иргэний үнэлэг Тархан аймгийн харьяалтай байх гэсэн цорын ганцхан шалгуурыг хангасан тохиолдолд жишээлбэл энэ харагдаж байгаа буудангаа урьдчилгаа одоо
дүн буюу үнийн дүнгийн 30%-ийг төлөөд үлдэгдэл мөнгөтэй 70 хүртэлх хувийг нь 3-аас 4 сарын хугацаанд ямар ч нэмэлт хүүгүүгээр хувийн төлөх нөхцлөөр авах боломжтой гэсэн үг. Хан хөхөө буудангийн хамт олон орон нутгийн иргэдтэй зориулаад дарханчуудтай зориулаад ийхүү маш гоё төлбөрийн уян хатан нөхцөлийг бий болгоснороо олон иргэд хувь лизингээр эдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдан авч байгааг дуулахад таатай байна. Зарим иргэдийн тухайд малчид байдаг, эсвэл хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс байдаг, гэртээ бага насны хүүхдээ харж байгаа ээжүүд байдаг. Тэр хүмүүс ямар нэгэн байдлаар банкнаас зээл авъя гэхлээр өндөр шаардлага шалгуурыг нь хангаж чаддаггүй бол та бүхэн хан хөхөө буудангийн зүгээс эдгээр сайхан тавилгуудаа хувь лизингээр авах боломжтой байгаа шүү. За та бүхэндээ хан хөхөө буудангийн хамгийн онцлог тавилгуудын нэг буюу ор болдог буудангаа зарим загваруудаас дэлгэн харуулчихъя. За энэ бол ийм гоё хамбан илгэн материалтай 2 м 20 урттай ор болдог буудан байх нэ. За ингээд дэлгээд үзүүлэх юм бол ор олчдаг, доороо агуулгах савтай. За ингээд дэлгдээд 2 хүний ор болчих нь байна. За үнэн нь өртөө сая 350 мянган төгрөгийн үнэтэй буюу за энэ үнийн дүнд ерөөсөө унаа тээврийн зардал шингээгүй орон нутгтаа үйлдвэрлээд орон нутгийнхаа амуу моол ингээд ихтлгүүртэй худалдаалагдж байгаа учраас ерөөсөө та үйлдвэрийн үнээр л дархандаа гэртээ аваачаад эсвэл оффистай аваачаад худалдаж авчнаа гэж та бүхэн ойлгож болно шүү. За ингээ хувь лизингийн тухайд бол энэ мэтчлэн ямар ч насны хүмүүст хувь лизингийг бол тухайн хан хөхөө буудан тавилгын компани зүгээс ингээд хуваараа гэрээнд гар үсэг зураад та бүхэндээ бүх тавилга бүтээгдэхүүнээ ингэж олгож байгаа шүү. За дараагийн харуулах гэж байгаа ор болдог буудангийн тухайд за маш сайн даацын поролонтой. За хамгийн эко чанартай юм материалаар хийгдсэн буудан байна. За энэ буудан маань ердөө 980 мянган төгрөг гэсэн. Сая ч хүрэхгүй үнийн дүнтэй. За тэгээд 2 м 20 урттай ах нэ. За ор болгохдоо нэлээд хялбар байдлаар ор болчдөг. За ингээд нааша татхаараа доороо агуулгах савтай байгаа шүү дээ. Хүнжил гудсаа, хүнжил бүгээгээ хувц унраа хийчин. За тэгээд энэ материал нь салдаг, наалддаг учраас та хэрвээ бохирдох юм бол ингээд салгаад сайхан цэвэрлчин буцаагаад углаад хийчнэ гэсэн үг. За ингээд энийг нь дэлгээд ингээд 2 хүний ийм гоё ор болчихж байгаа шүү. За хэдүүлээ яг энэ 980 мянган төгрөгийн ор болдог буудан дээрээ хувь лизингээ бүгдээрээ хамтдаа тооцоол хийгээд үзье. За 980 мянган төгрөгийн бид нар 30% буюу за 300 орчим мянган төгрөгөөр бэлнээр төлөөд үлдэгдэл 700 орчим мянган төгрөгөө 3-аас 4 сар хуваагаа төлчин тэгэхээр за сардаа нэг 120-30 мянган төгрөг төлснөөрөө та энэ бууданг өөрийн болох боломжтой болж байгаа гэсэн үг шүү. Дээрээс нь танаас ерөөсөө нийгмийн даатгалтын шимтгэлийг чинь шаардахгүй, ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй, дээрээс нь элдв янзын орлого нотлохгүй. Та зөвхөн хувь лизингийнхаа гарын үсэг зураад л хан хөхөө буудан тавилгын дэлгүүрээс хүссэн тавилгаа худалдаж авах боломжтой байх нэ. B-Тэг6 гээд дотоодын үйлдвэрлэлийнхаа буудан тавилгаа худалдаалдаг бол за B-Тэг3 тоотод бол яг өөдөөс нь харсан B-Тэг3 тооттой ер нь импортоор оруулж ирж байгаа буудан тавилгаа дэлгэн харуулж худалдаалдаг байгаа. За энд бол яг Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн чанар эдлэгээ сайтай буудангууд бас өргөн сонголттой байдаг. За энэ сүүлийн үед тренд болоод байгаа хид эдийн янзаар байрлуулж болдог буудан, ор болдог буудан, суудлын буудан, офис буудан ингээд маш олон төрлийн буудангууд байгаа. За энэ болохоор ингээд 3 м 90 буюу бараг л 4 м-ийн урттай том өрөөний буудан 2,700,000 төгрөг байх жишээтэй. За тэнд харагдаж байгаа нь болохоор төмөр рамтай 2 м 20 урттай мөн ор болоод илгээгдчихдэг буудан ердөө 1,700,000 төгрөг байх нэ. За тэгээ энийг ор болгоод бүгдээрээ харуулчих. 2 м 90 см-ийн урттай. За энийг ингээд илгээд маш том хэмжээтэй ор болчихно гэсэн үг шүү. Ийм гоё том. За 3 хүн бараг 3-4 хүүхэд ч юм уу нэг доролтод унтчих боломжтой ахна. За энийгээ дээшээ сөхөө дэлгэчээр доороо нэлээд том агуулгах савтай байна гэсэн үг. Өөрсдийнхөө сонголтоороо хүнжил бүгээгээ, хүнжил дэвсгэр даавуугаа эсвэл өвлийн гутал хувцаа ерөөсөө нэлээдэн сараар хэрэглэхгүй гэж байгаа бол агуулгах савтайнд маш гоё минималист байдлыг бүрдүүлнэ гэсэн үг. За энийг бас харуулчих те. Энэ болохоор дундаж 2 м 20 урттай ор болдог буудан байна. 1,700,000 төгрөг юм байна. За ингээд л ердөө маш хэлбэр байдлаар ор болчдөг. За материалын хувьд нөгөө цэвэр даавуу материалтай тааран даавуу буюу хүний биед хашил өгөхгүй, сөрөг нөлөөгөө чийг өгдөгөө
ийм гоё материалтай. Ер нь материалын тухайд ер нь хамгийн сүүлийн үеийн нано технологиор хийгдсэн цэвэр давуу материалтай, илгэн материалтай. Заримыг нь угааж аваад тэ цэвэрлээд буцаагаад угуулчиж болдог ийм тоноглолтой байгаа гэдгээрээ давуу талтай байгаа шүү. За та бүхэндээ дахин хэлье. Та зөвхөн Дархан Уул аймгийн иргэн байхад л болно гэсэн үг. Ердөө ганцхан тавигдж байгаа шаардлага нь Дархан Уул аймгийн иргэн байна. Та альва банк бус санхүүгийн байгууллага орох шаардлагагүй. Ямар нэгэн хүү төлөхгүйгээр, өөртөө хохиролгүйгээр эдгээр бүх харагдаж байгаа хэнхүү буудингийн тавилга болон импортоор орж ирж байгаа буудин тавилгаа хүүгүүгээр 3-4 удаа хувийн төлөх нөхцөлөөр худалдаж аваарай. За хэнхүү буудингийн хувь лизингээс гадна мэдээж за Монгол улсад байгаа бүх төрлийн зээлийн аппликейшнуд бол ажилдаг шүү гэдгийг та бүхэндээ хэлье. За одоо яг хаалганы цонхын хэсгээр нь харагдаж байгаа бүр дэлгэрэнгүй харуулад та нартай тайлбарланаа. За мэдээж Pocket Zero байгаа, урьдчилгаан шимтгэл Tico, за Store Pay, за дээрэс нь Pay On буюу захим зээл. За мөн дээрэс нь Store Pay буюу одоо аваад дараа төл Tico-ийн хүүтэй Tico-ийн шимтгэлтэй 30 сая хүртэлх одоо зээлийг 30 сар хүртэл хуваан төлөх нөхцөлтэй Store Pay аппликейшн ашиглаарай. За хамгийн гол нь та бүхэндээ хэнхүү буудингийн хувь лизингийг ийхүү санал болгож байна. За хаяг бол Дархан хотын Дархан ихтлгүүрийн дэргэд шинээр нэгдээд 2 жилийн хугацааг үүсэн Аман мол ихтлгүүрийн доошо шатаараа буугаа B1 давхарт зүүн гартлаа дагаад баримтлаад явах юм бол таныг B-Тэг 6, B-Тэг 3 тоот буюу хэнхүү тавилга буудингийн дэлгүүр хүлээж байна. Ингээд та бүхэндээ хувь лизингийг танилцуулсандаа таатай байна. Хөтөлбөрийн ээлжид дугаарын дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуус үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш шинэ дугаараараа эргүүлцгээе.